Тэр энэ саяны дурдсан салбаруудаа та бүгдэнд нь тодорхой хэмжээгээр оролцож байгаа гэж. Бүгдэнд нь биш. Гол юм нь бол яг л үхэр дээр одоо ажиллаж байна. Нэрээ таны Facebook хуудсан дээр нэг үйлдвэрийг сайжруулах хэдэн бухан барууг та хамт зураг авахулсан байсан. Тэр гаднаас ирсэн юм а да янз нь тэр гаднаас ч ирсэн ч вэ, бидний өөрсдийн хиймэл зохиомол хэлтүүлэг туршилтаар гаргаж авсан ч вэ. Нэг сонин түүхээр Монгол улс 20 дугаар зуунд ганцхан үхрийг л махны чиглэлийн ганц үхрийг л юм үйлдвэр Монгол улс бий болгож чадсан байдیں۔ Бараг 40-50 жилийн хөдөлмөрийн үр дүнд сэлэн гэдэг нэртэй манайхан одоо улаан халдсан гэж их ярьдаг. Сэлэн үйлдвэрийн махны чиглэлийн хэв шинжийг үхрийг л Монгол улс бий болгосон юм. Тэгээ энэ үхрийг бий болгоод энийг цааш нь Монгол улсын яг үхрийн гол цөм нутаг болсон 6-8 аймагт тараахаар бэлдэж ийсэн ажил. За тэгээ зах зээл болсон, хувьчлагдсан тэр хөдөлмөр талаар өнгөрсөн л дөө. Тэгэхээр тэрийг сэргээх миний гол зорилго байна. Тэр үхрийн чанарыг бид сэргээж малчтын орлого сайжрна. Өмнө одоо эрхэлж исэн аж ахуйгаа та дахиж сэргээж байгаа юм байна. Хэр хэмжээний одоо үхэр үржүүлж чадчих байна одоо? Одоо нэг 500 гаруй үхэртэй болоод байна. За. Тэгэхээр одоо мах сүүний чиглэлээр энэ үржүүлж байгаа энэ аж ахуй чинь хэр зэрэг нь ашигтай байж чадчих. Мэдээж хөдөлмөрлөж байгаа болохоор тодорхой үр дүн гаралгүй яв. Гол үр ашиг нь энэ Монгол улсад ялангуяа малчин олон түмэнд гарах юм. Та тэгэхээр тариа тарьжин гэж штэ. Тэгэхээр тариалан өнгөрсөн жил бол бас ургац нэлээд муу байсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн ургац юм хэр зэрэг байсан танай компаниуд нөгөө талаар бас усаас авдаг нөгөө нэг урамшууллыг та бас авч чадчихэв үү? Өнгөрсөн жил баг урамшуул авч чадаагүй. Яагаад гэвэл ургац алдсан. За. Үнэхээр Монгол улс маань энэ дэлхийн нийтэд одоо тулгамдаад байгаа тагаарын өөрчлөлт улаарл гэж яриад байна шүү дээ. Энд одоо хамгийн хүчтэй нэрвэгдэж байгаа 3 орны нэг Монгол улс юм байна. Тэгэхээр бидэнд их том бодлогын асуудал тулгарч байна. Өндөр ашиг шимтэй мал сүргийг үржүүлж байж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж ижил монголчууд энэ хүнд байдлыг давна л да. Тэхийн тулд одоо энэ улс орон яг энийг хийх ёстой юм байна. Тэгэхээр нэг улс төрч хувьд нэг ёстой гэж яриад байхаас илүү би яг биеэрээ үлгэрэлийг үзүүлье гэж энэ ажил хийж байгаа. Нилээн чамгүй хөрөм зарж байна. Нилээн олон төрлийн одоо тэжээлийн хөрмөд Монгол нутагшуулж байна, ургуулж байна, үр дүн гарч байна. За тэгэхээр энэгээр мал сүргийг одоо тэжээж бордож эхэлж байна, үр дүн гарч байна. Тэгэхээр та одоо хөдөө аж ахуйн чиглэлд бол нэлээд олон салбартаас хүчээ үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо үүнд бол нэлээд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Үүнийг та хаанаас яаж босгож байна? Банкнаас томоохон зээл авсан уу? Эсвэл одоо хуучин бизнесийнхаа олсон ашгийг бүгдийг нь тийш нь зарцуулж байна уу? Тамаа бизнес болсон хон шаардлагатай их өсрүүдэг санхүүгийн байгууллагуудаас бас авна. Зээлнэ, төлнө. Тэгэл одоо бүхэл болцоог ашиглана да мэдээж. Ер нь одоо үйлдвэрлэлийн чиглэлээр авсан зээлийн хүү их өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр танай компанийн хувьд энэ өндөр хүүтэй зээл төлөөд ашигтай ажиллаж чадж байна уу? Нийт одоо Монголын яг бизнес эрхлэгчид тулгарч байгаа гол асуудал бол энэ санхүүгийн их усвар. Тэгээ арга замыг бид хайж болно. Аливаа бүх юм гарц байдаг. Бидний нөгөө дуусахгүй мөнхийн гэж одоо их ойлгодог энэ эрс хөлгийн нөөц маань одоогийн байдлаар судлагдсан нөөц маань 20-25 жилийн дараа үндсэндээ дуусах юм. Гэтэл бид ийм богино хугацаанд гэж юу? Нэг 50-аас 100 жилийн нөөц байгаа л гэж найдаад байгаа шүү дээ. Орд ордоор өөр ерөнхийд нь би том зургаар л ярьж байна л да. За. Одоо хамгийн том нь одоо бидний найдлага болсон Эрдэнэт уулын байжуулах үйлдвэр маань одоо ингээд 15 байна уу? За өсрөөд 20 жилийн нас байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэт хот яах вэ? Тийм биз? Нөгөө бороогийн алтын орд гэдэг бид нар их шуугсан, дууссан байгаа шүү дээ. Одоо гацууртын ордны асуудал ярьж байна. Энэ бол нэг 6 жилийн л үз. 50 тонн уу? Ингээл дуусна. Их богино хугацаа бид нар байгаа юм. Нөөц маань бас хязгаартай байна. Тэгэхээр бид яах ёстой? Бид ууд урхаагүй эдийн засгийг Монгол улс бий болгохгүй бол угснаа өдөртөө идчихэл ингээд зарцуулчихаал энэ төсвийн ийм сахилгагүй, хариуцлагагүй, энэ мэрэгжлийн бус ийм зарцуулт хийгээд байх юм бол бид нөгөө баялагын хараал гэдэг ёроол руу хангалуул унах юм байна. Бид тэр зөвлөгөөл яваад байна л да. Тэгэхээр яаралтай бид уул урхаагүй амьдардаг л Монгол улсыг тэр эдийн засгийг бид нар бүрдүүлж амжих ёстой. Энэ 20 жилийн дотор. Энэ уул урхаас олж байгаа орлогыг бид идээд дуусгах юм биш. Энэ уул урхаас олж байгаа орлогыг уул урхаан бус ийм үйлдвэрлэлийн салбарыг бий болгох. Үүний тулд яах вэ гэвэл ирээдүйн болсон хүүхд багчуудаа боловсролтой болгох, эрүүл болгох, 21-р зуунд өрсөлдөх чадвартай ийм дэлхийн иргэдийг бид
энэ 20 жил багтаж бэлтгэх ёстой. Тэгэхээр та боловсролын салбарт одоо хангалттай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, зөв бодлого явуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр та өөрийнхөө хүүхдүүдээр хэр зэрэг зөв одоо хөрөнгө оруулалт хийж чадсан бэ? Би чадсан гэж бодож байгаа. Танай хүүхдүүд чинь одоо гадаадд цэргийн дэд сургууль сурж байгаа гэсэн зарим нь одоо төгсч ирж байгаа юу? Төрөвчөөсөө төгсөж байна, зарим нь сурж ил байна. Аа. Тийм. Ягаад цэргийн албаар яваад байна? Харин тийм ягаад одоо боловсрол гэхээр ягаад цэргийн салбар руу яваад байна гэж тийм одоо өрсөлдөх чадвартай мэрэгжил гэж та үзэж байна. Би хамгийн өрсөлдөх чадвартай, хамгийн одоо ховрох болцоотой салбар бол бодлого хамгаалах салбар цэргийн мэрэгжил байдаг. Магадгүй та өөрөө бас энэ замаар явсан учраас хүүхдүүдээ бас тэгж уруу татв уу? Тэр удмын бас сайхан терм үйл уламжлал бас нөлөөлсөн байна. Цэрэг хүн гэдэг бол эх орондоо тангараг өргөдөг. Өөрийгөө тухайн үйл хэрэг зориулахаар тангараг өргөж байгаа шүү дээ. Амь насаа өргөнөө тангараг өргөж байгаа улсууд шүү дээ. За энэ бол хүнийг их зөв шугам дээр зогсоож чаддаг. Богино хугацаанд шийдвэр гаргаж чаддаг. Гаргасан шийдвэрийнхаа үр дагавар хариуцлагыг өөрөө үүрдэг. Нэг дээрээс нь захирагдах ёс байдаг. Энэ өнөөдөр Монгол улсад маш сайн дутагдж байгаа зүйл. Хүүхдүүдтэй нь ер нь одоо энэ цэргийн сургуульд яваад хэр зэрэг өөрчлөгдөж төлөвшөж байна гэж та харж байна. Ямар ч хэлсэн эр хүн болж байгаа. Эр хүн болно гэдэг чинь эрэгтэй хүн байхыг хэлэхгүй шүү дээ. Эр хүн болно. Өрхгөр авч явна. Улс орноо үүрэг хүлээн, ажиллана. Тэгэхээр цэргийн салбар бол их хатуу одоо сахилга баттай байх шаарддаг шүү дээ. Тэгэхээр зарим сүүлийн үеийн хүүхдүүд бол энэ одоо байдлаас жоохон ухарч няцах гэдэг тал байдаг. Тэгэхээр магадгүй аваа би өөр мэрэгчлээ сурмаар байна гэсэн тийм одоо хүсэлт ирж байна. Суур мэрэгжил бол цэрэгээр явах хэрэгтэй. Та өөрөө ингэж хүүхдүүдэд одоо хатуу шаардлага тавиад ятгаад байгаа юм уу? Энэ ятгахаас илүү үүргэж үлж байгаа. За. Ер нь Монгол улс цэрэг арим гэдэг бол ерөөсөө өөрөө тэр эх оронч үзэл санааны уурхай хүнийг хүн болгодог гол салбар. Тэгэхээр том хүүхдүүдтэй нь одоо цэргийн мэрэгжил бол суур мэрэгжилтэй болж байгаа юм байна. Бага хүүхдүүдтэй нь одоо дунд сургууль сурж байгаа. Дунд сургууль сурж байна. Аль сургууль сурдаг вэ? Орчлон сургууль сурж байна. 5 дугаар ангийн хүүхд. Одоо 5 дугаар ангид орондоо. Ингээд та чи хэдэн хүүхдтэй лээ? 3 хүүтэй. 2 том нь том болоод. Ааха. Эх орондоо тангаргаа өргөөд. Яг энэ албуудаа хэд хашиж байна. Зарим нь дүүргэж байна. Тэгэхээр та ер нь гэр бүлд хэр зэрэг цаг зарцуулж чадж байна. Ер нь ялангуяа улс төрд яваа хүмүүс бол ер нь гэр бүл рүүгээ цаг зарцуулахаас илүү жоохон хууль тогтоох төр байгууллага руугаа их анхаарал хандуулад байдаг юм шиг харагдаад байна. Цаг завын тухайд нэг үг хэлэхэд тийм сайн зарцуулж чаддаггүй. Хар гэрийн ажлыг ихтер манлавж явна. Таныг одоо улс төрд ороход ялангуяа улсын хурлын гишүүн болоход инх хоёр гэдэг нэрнээс чинь гадна Жадамба генералийн хүү одоо яаж улс төрд явах нь вэ гэдгийг бас хүмүүс хөндлөнгөөс илүү их сонирхож харсан байх. Энэ тохиолдолд та аавынхаа нэрийг цэвэр авч явах давхар хариуцлага ногдсон гэж тэгэлгүй. Аав ээжийнхэн хэлсэн үг хийсэн ажлаас болж миний нүур улааж үдсэн ийм түүх алга. Бусдад чичлүүлсэнгүй. Энэ өөрөө намайг их үүргэжүүлж байгаа. Тэр сайн эцэг эхийн нэр гэдэг бол үр хүүхдэд ирж байгаа асар их үнэтэй өв хөрөнгө. Маш том үүрэг хариуцлага байдаг юм байна. Хоёрдугаарт асар их одоо нэр хүндийн асуудал байдаг. Бас ч их дарамт бас нөгөө талдаа. Үнийг хэлгээд. Гэцүү шүү дээ. Олон зүйл маань энийг бас энэ сайн эцгийн нэр олон зүйлээс бас урьдчилан сэргийлдэг. Энийг бас хариуцлага авч явахын тулд бас өөрөө байхыг бас өөрөөсөө шаардаж явдаг. Тэгэхээр би миний хөвгүүд миний ирээдүйн одоо ачсан нэр. Одоо миний хийсэн үйл хэрэг хэлсэн үгнээс болж бити одоо ичиж амьдраасаа. Бити санаа зовоосоо гэж бодож байна. Та эцгээс хэдүүлээ? Би 5 л. Хэдхэн гэсэн үг та? 4-т. 4-т нь. Тэгэхээр айл юм баг талдал хүүхд юм байна те. Тэгэхээр аав ээжтэй бас нэг тодорхой хэмжээгээр амны хүүхд гэж ядагсан. Та хинийх нь амны хүүхд байсан бэ? Айлын том хүү. Дээр 3 ихтэй. Аа тийм үү. Тэгвэл айлын том хүү өөрөө байх эрх их баг байдсан шүү дээ. Тий. Ер нь л бас үүрэггүй лээ. Тийм учраас аавынхаа мэрэгчлийг өвлөх үүрэг танд ногдчихдээ янзан. Ерөөсөө хүүхд бидний мөрөөдөл бол цэрэг болох байлаа л дээ. Ааха. Тий. 90-ад он тэр цэргийн сургууль сурж яхад чинь бид нарт Монгол улсын номер 1 дээс дайсан Хятадын ардын чөлөөлөх армийн дасаг салаа салбар
Түүний зэвсэглэл, техник хэрэгсэлгээ тийм хичээл ордог байлаа шүү дээ. Тэр үед чинь та баг сайдын хүүхэд гэж явж ирсэн үгүй юу? Тэгэхэд аав маань сайд болсон байсан. Харин тийм байх тэгж бодож байна. Тэгээд нэг өдөр дайсанг болчихсон. Аха. Гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Монгол улсад цэрэг армийг эргэж харах түрүүний хэлдэг улс төрийн томоохон үйл явц эхэлсэн. 10 хүний өсөйг л энэ салбар цомгтгсон доо. Тэгэхээр та цомгтглоор гарсан юм а да. За яг тэгж ойлгож болно доо. Тэр хүрээнд л ерөөсөө тэгээд л цаашдаа өөр зам сонгох юм хувь тавилан л огцсон доо өдөр. Өөр зам гэхээр бизнесийн зам уу? Тэгэл одоо тухайн үед энэ өөр зам өөр хөлбөр бидэх байгаагүй. Ааха. Тий. Шууд 8 руу явсан гэсэн үг. Одоо шууд 8. Нөгөө ганцаг гэдэг ажил руу орсон. Ганцгийн 8 гэдэг ажил эхэлсэн. Энэ наран туулын зах. Өнөөдөр энэ гоё наран туулын зах биш шүү дээ. Динжин мянга дээр байсан тэр. Динжин мянган зах дээр л бид тэр анх энэ амьдралтай л нүүр тулсан да. Ганцхан 8 руу ороход ашиг олно гэж хамгийн их найдсан ямар бараг та хамгийн дөрөв сонгосон бэ? За ер нь их бүх оролдоогүй юм байхгүй дээ. Хамгийн их одоо зүйл бол энэ юу вэ? Савхин хүүртгний нэг дотор нэг юм хар фанс байдаг шүү дээ. Тэрийг би нэг нилээ нэг 2 жил доктортай борлуулсан. Тэгэл давуу метрлэл зардаг байсан да. Тийм үү. Зах дээр тэгээ давуу зараа зогсоход аав танд ер нь яаж хүлээж авсан бэ? Сайд байсан хүний хувьд ер нь бас дотроо их хэмзэглэж ийсэн үү? Таныг бас миний хүү ингэж явах хэрэг байна уу гэж хэлж ийсэн удаа байгаа юу? Ер нь бид Монгол улс нийтээр их хүнд байдал орсон шүү дээ. Тийм. Өргөн хэрэглээний бараа бүх хангам тасарсан. Ард иргэдээ бид картаар хүн солгож байсан. Тэгсэн. Ястаа Монгол улс оршихгүй, эс оршихгүй гэдэг л асуудал байсан үе шүү дээ. Хүн болгонд хөдөлсөн амьдрах хэрэгтэй болсон. Тэгэхээр одоо анх давуу зарж эхэлсэн бизнес тань одоо яаж өдий хүртэл газар холдинг гэдээ бас томоохон бизнесийн компани болтлоо одоо өргөжиж чадваа. Нууц нь юунд вэ? Хөдөлмөрлөх л баг та сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Аав маань удаагүй л 96 онд залуугаар бурхан болсон. Тэгэхэд би чинь 22-тай хүүхэд үлдсэн дээ. За тэгэл гэрөө бүлээ авч явах хариуцлага миний нуруунд дор буусан да. Аав маань хатуу зарчим барьдаг байсан. Өвчнөр өнгөрсөн. Төр төрөөрөө одоо хувийн ившил хувирлаараа л явах хэрэгтэй. Боломж гарлаа. Та нарт паспорт өглөө. Компани хууль батлагдлаа. Одоо ажиллаа хийцгээе. Тухайд боддог л байсан. Нэг батлан хамгаалах салбар чинь бас нэлээд юм хэрэгэлдэг салбар шүү дээ. Би 1 кг сонгож зарч чадаагүй шүү дээ. Яагаад? Тэрийг хязгаарладаг байсан. Бас нөгөө ёс зүг ярьдаг байсан л да. Болохгүй гэж. Тэр маш их зүг байсан. Тэр чи одоо их өнөөдрийн нөгөө хүнтэй уулз нүүр харах нөгөө сайн эцгийн нэрийг авч явах чинь том зүйл чинь тэнд л эхэлж исэн зүйл байхгүй да. Тэгэхээр улсын хуралд одоо гишүүн болоод батлан хамгаалахын сайд болох энэ одоо ирээдүйг чинь аав тань ер нь харж чадсан болов танд ер нь хэр зэрэг найдаж байсан бол энийг харсан бол гэж та боддгоо. Тэгэлгүй яах вэ? Бодлого яах вэ? Үнэхээр яг Монгол улсын батлан хамгаалахын сайд болоод аавхан яг сууж исэн өрөөнд. Оо за. Тэр ажлынх нь яг одоо орын залгаад үйл хэрэг нь үргэлжлүүлэх болоод яамны хамт олон хүлээж аваад тэр үнэхээр сайхан үйл явдал шүү дээ. Тэгээд бас нэг сайхан дурсамжтай зүйл бол миний хүүхэд нас бол хамгийн одоо тод хамгийн сайхан зүйл бол цэргийн парад байдаг гэсэн. Тэгээд тэр хүүхэд насны мөрөөдөл цэргийн парад хүлээж авсан тэр үйл явдал. Энэ бол хэрэг болгон аав хүүд олдох хөв тавилан биш ээ. Тийм шүү. Тэр их сайхан. Тэгэхээр би таны тэгээ бодогдож ирсэн. Заав минь харж байгаа бах таа гэж бодож ирсэн. Одоо хүүхэд байхаас ахуулаад би их нарийн мэдээлэлтэй танилцдаг байсан л да. Аав ажлаас ирнэ, би хажууд нь суун. Тэгэл ингээл бүх одоо шуурхай мэдээнүүд, тагнуулын мэдээнүүд, олон улсын одоо мэдээллийн агентлагийн мэдээнүүд тэнд ирнэ. Уншгаал. Бүгдээ уншдаг, дагаад уншина. Сонио хамт уншина. Таныг багаас танд бэлжижсэн юм а да ер нь өөрийнхөө одоо тэр бол өгүүлэх талаар. үнэхээр тэр бол бэлтгэл байсан юм байна. Их олон зүйлийг байнга одоо уншуулна, танилцуулна.